За үндсэндээ 20 дугаар зуун бол мэдээллийн технологи аж үйлдвэрийн томоохон хувьсгал өрнөсөн бол үүний үргэлжлэл нь 21-р зуунд хиймэл оюун ухаанаар дамжаад өргөжиж байна гэж ойлгож байна. За энэ 21-р зуунд бол маш их хэмжээний мэдээлэл за тэр дундаа тэр найдваргүй замбраагүй ийм мэдээллийн далаад бид живж байна гэж. За энэ далаад живж байгаа тохиолдолд бидэнд аливаа асуудлыг хиймэл оюун ухаанаар шийдвэрлэх арга байгаа ч гэсэн хүний өөрийнх нь суур сэтгэлгээ маш чухал болж хувирч байна. Аливаа мэдээллийг хүлээж авах, задлан шинжлэх, үнэн худлыг дэнслэх гэдэг нь агаар ус мэт хэрэгтэй болж байна гэсэн. За энэ ур чадварыг олохоор манай чөлөө төвчөөч төрийн бүс байгууллагаас нэгэн бичил төсөл хэрэгжүүлж байгаа нь Thinker's сайт юм. Thinker's сайт дээр бид нухацтай сэтгэлгээ, логикийн суур ойлголтыг ярилцахаас гадна түүнийг улс төр нийгэм эдийн засаг хэрхэн ашиглаж болох вэ гэдэг илүү өргөн агуулгатай нийтлэл хэрэгцүүлгүүд өрнүүлэх юм. Тиймээс аливаа асуудлыг нээлттэй олон талаас нь харж илүү гүн гүнзгий сэтгэх зорилготой хүн бүхэнд манай Thinker's сайт нээлттэй байх болно.